Сайн байна уу? Иш цай суугаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. За ингээд энэ удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ 50 наснда гараагаа эхэлж 1 жил 6 сарын дотор 2.5 тэрбумын хөрөнгөтэй болсон гэрийн эзэгтэй гэсэн ийм сэдвийг та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлтгэлээ. Мөн хөгшөрсөн хойноо ядарч зүдэрхийг хүсэхгүй байгаа бол 5 тэрбумын хөрөнгөтэй аав хүүдээ ингэж хэлжээ. Нас явж өндөр настай болсон дараа тийм ээ мөнгө төрөө гачигдахгүй яаж одооноос эхлэн тийм ээ өөрийнхөө одоо бизнесийг хөгжүүлэх үү, яаж хөрөнгө оруулах, яаж хоримтлуулах уу гэдэг талаар маш гоё одоо юм хинтүүд байгаа. Тэгээд та бүхэн бичлэгээ эхнээс нь дуустал ингээд сонсоод тийм ээ үнэхээр ингээд хамтдаа суралцаарай. Тэгээд миний хувьд ч гэсэн тийм ээ олон зүйлийг одоо энэ бичлэгээс ойлгосон байгаа. За ингээд та бүхэндээ эд баялагын хувьшиг үргэлж хамт байгаасаа гэж хүсэн өрөөгөөд бичлэгээ эхлүүлье. Гаруй наснд бизнесийн гараагаа эхэлж 1 жил 6 сарын дотор 2.5 тэрбумтан болсон гэрийн эзэгтэй насаараа зүтгэж 2 хүүхдээ өсгсөн. Нэг ч өдөр амралгүй хоёулаа ажиллаж орлоготой байсан ч 4 ам бүлтэй айлын хүүхдийн сургуулийн төлбөр, амжиргааны зарлыг төлөхөд амаргүй байлаа. 50 гаруй насндаа өнгөрсөн амьдралаа эргэн харуул их хэмжээний зээлтэй хотын төвийн орон сууцал үлдэж нэвтрэлт гарах бэлтгэл огт байхгүй байлаа. 25 жил үйл ажиллагаа явуулсан хөгжмийн дамжаагаа үргэлжлүүлэхэд хэцүү болсон тул өөр ажил хайхаас аргагүй болсон. Гэтэл 50 гарсан надад ажилд орох газар тэмч олон байсангүй. Саунд үйлчлэгчээр ажиллах болж ажлаа тараад гэрийн туслах хийдэг байлаа. Багшийн ажлаас хормын зур үүсгэж болсон доо. Тэр үед охин маань хөтлөгч болохоор бэлдэж байлаа. Нэг өдөр охин маань хөтлөгч болох эцсийн ярилцлагатаа орчход уйлаад ирэв. Ээж намайг уучлаарай. Би хөтлөгч болохоо болмоор байна гэд. Тэр өдөр ярилцлага авсан хүн нь чи юм хувцастай байж хөтлөгч болж чадах уу? Аав чинь юу хийдэг юм бэ гэхмээр асууж хувийн амьдралуунд дайрсан байгаа юм да. Шалгалт өгөх бүрдээ хичээж байсан охин минь одоо бүр хэцүү байдалд орлоо. Эцгийн чадвар нь хүүхдийг шууд тодорхойлдог нийгэм юм да. Зүрх шимширч үнэхээр хэцүү санагдсан. Тэр өдөр охин минь хөтлөгч болох мөрөөдлөө орхисон. Би шийдвэр гаргасан. Баян болохоор. Гэхдээ хэн ч надад баян болохын тулд яах ёстойг хэлж өгөөгүй. Интернетээс баян, мөнгө, амжилт гэж хайлаа. Баяцсан хүнийг сохроорч хамаагүй дагая гэж бодсон учраас. Эсээ сууг хамтдаа суралцъя. 1. Өглөөрт босох. Баячид үр цагаар босч өдрөө эхлүүлдэг тул эргэлзэлгүйгээр өглөөний 4 цагт босч ном уншихаар шийдлээ. Анх номоо нэгэд нойрмоглож өрөөндөө буцаж ороод унтсан өдөр зөндөө. Эрт унтдаг болж 4 цагт босохдоо дасан зогтсондоо нэг зөвлөгөө өгөхөд гэнтхэн 4 цагт босох гэлгүй 6 цагт босч 7 хоног бүр 10 минутаар урагшуул сэрхэн дээр. Тэгвэл бие маань анзаарахгүйгээр эрт босох дадалтай болно. 3 сар дараалан үүр цайх үеэр босоод ирэхээр аяндаа тийм зуршилтай болсон. Ном унших, алхах, бичих, эдийн засгийн мэдээ унших, үйл хөдлөх хөрөнгөний чиглэлээр суралцах зэрэг өдөр тутмын ажлаа нэг нэгээр нь нэмэгдүүлсэн. 2. 7 хоногийн хоолны зарлыг 70 мянгаар шийдэх. Мөнгө хөрөнгөлөхын тулд орлогоо нэмэгдүүл зарлаа бууруулах хэрэгтэй. Нөхөр бид хоёрын орлого бага байсан тул зарлаа танахаар шийдсэн. Манай гэр бүл хоолндоо маш их мөнгө зарцуулдаг байлаа. 7 хоногийн хоолны зарлаа 70 мянгаар тогтоож мөнгөө хэмнэхээр шийдлээ. 4 хамбалтай гэр бүл 7 хоногт ердөө 70 мянгаар хоол хүнсийн зарлаа яаж зохицуулах вэ? Эхлээд 1-7 хоногийн хоолны зардал болох 70 мянгаыг чекинг картанд хийн. 7 хоног бүр автомат шилжүүлгийг тохируулах нь зүйтэй. Энэ үед хэдэн 7 хоногийн мөнгийг нэг дор хадгалахгүй байх нь чухлаа. Хоолны зуршиг 7 хоногт 2 удаа нэгдэх тавтахад. Нэгд өдөр бол хачирны өдөр. Зурш бэлдэж 2-3 төрлийн шүл хийж буслахад хөлдөөнө. 4 дахь өдрийн орой хүртэл шүлээ ээжлэн идэж 5 дахь өдөр амралтын өдрүүдэд хоол хүнсээ бэлдэнэ. Хоолыг жижиг хэсгүүдэд хувааж хөлдөөн шаардлагатай үедээ гаргаж итгэхэд хоолны зарлаа ихээхэн хэмнэж чаднаа. 3. Блог хөтлөх. Өглөө болгон ном уншиж байхдаа би ч бас бичдэг юм билүү гэсэн санаа төрсөн. Тэр цагаас хойш блог хөтлөж эхэлсэн. Дуртай хоолныхоо тухай болон 7 хоног 70 мянгаыг хоолндоо зарцуулж амьдрэх тухайгаа бичиж өдөрт ядарч нэг пост оруулдаг боллоо. Өдөр бүр блогоо бичиж байтал нэг нэгээр сэтгэл ирж 1 сарын дотор дагагчийн тоо 500 болж нэмэгдэв.
Үүний ачаар би хүнсээ зарлах хэмнэх группийг байгуулж үйл ажиллагаагаа явуулж чадсан. Блог маань орлого олох аргыг нээж өгсөндөө мөн 7 хоногт 70,000-аар амьдрах тухай лекц унших хүсэлт бас ирсэн. Одоо би ном бичиж байна. Өдөр бүр бичихэд гайхалтай мэдрэмж төрж байгаа. 4. Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх. Өглөөрт босоод ном уншиж мэргэжилтний лекцийг сонсонгоо үйл хөдлөх хөрөнгийн талаар судалж эхэлсэн. Хэмнэж хуримтлуулсан мөнгөөрөө бизнесийн их усрээ хийсэн. Энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах зорилгыг өгсөн юм а. Нөхөр бид хоёр хангалттай мөнгөгүй байсан учраас амьдарч байсан байшингаа өсөж, төрөөсийн мөнгө болон хуримтлуулсан мөнгөө нийлүүлээд сонгодоод жижиг байр авлаа. 50 гаруй жил амьдарсан газраа орхиж шинэ газраас бүхнээ эхлэнэ гэдэг амаргүй. Хүүхдүүч бас тусдаа гарах хэрэгтэй байлаа. Гэр бүлэрээ томоохон шийдвэр гаргах ёстой болов. Жилийн дараа нөхөр бид хоёр дахин нэг шийдвэр гаргалаа. Сонгодоогийн байраа түрээслээд өөрсдөө түрээсийн байранд оров. Сонгодоогийн байраас сар бүр түрээсийн мөнгө авч одоо амьдардаг байрынхаа түрээсийн төлбөрийг төлсөний дараа бидэнд 500,000 үлддэг. Манай гэр бүлийн цорын ганц хөрөнгө зээлтэй байр байсан бол байрансаа авдаг сарын түрээсийн мөнгө болон контент хийдэг нэмэлт орлого нэлээд ойролцоогоор 2.5 тэрбум болсон. 50 нас бол аливаа зүйлийг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой нас. Хүүхдийн сургалтын зардал багасч өөртөө илүү их цаг гаргах боломжтой болно. Тиймээс юу ч хамаагүй оролдоод үзээрэй. Хөшөрсөн хоноо ядарч өдрөхийг хүсэхгүй байгаа бол 5 тэрбумын хөрөнгөтэй хүүтэй ингэж хэлжээ. Хүү минь ээ, чи санхүү мэдлэгтэй болох хэрэгтэй. Автобус миний сургуулийн хүнд цөнхийг барьж өгсөн эгчийн хувцсан дээр кимчиний шил асгаснаа одоо ч би мартдаггүй. Өдөр бүр авч явдаг өдрийн хоолны хайрцагдаг цорын ганц хачир бол кимчи байдаг байсан бөгөөд яг тэр өдөр кимчиний шил асгарч халив. Би ууршил гусаар л зугтаж байгаа юм шиг автобусаас бов. Миний хувьд ядуурл бол кимчиний шил. Ядуурл нь ичих зүйл биш, зүгээр л төвөгтэй зүйл гэж өөрийгөө тайлбарлах гэж оролцсон ч би ядуугаасаа ичдэг байлаа. Ийм учраас би чамд эдийн засгийн мэдлэгтэй болох хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. 5 тэрбумын хөрөнгөтэй болох болтлоо хөгжиж тэрхүү капитализмын дунд сурсан зүйлээ хуваалц гэсэн юм а. Хүмүүний хөрөнгө оруулалтын зарлаа нэмэгдүүлээрэй. Энэ удаас зарцуулалтын талаар ярих болно. Халааснаас гарч байгаа мөнгө бол яалтчгүй зардал болно. Зардлыг зориултаас нь хамааруулан 3 төрөлд хуваадаг. 1-р хөрөнгө оруулалтын зардал. Илүү их мөнгө олохын төлөөх зардал үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хувьцааны хөрөнгө оруулалт, бизнес, хуримтлал зэрэг багтана. 2-р зайлшгүй шаардлагатай зардал. Шаардлагатай зардал гэдэг нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийг худалдан авахыг хэлнэ. Угаасаа амьдралд хэрэгтэй зүйлс учраас шууд хасч танахаас илүү ухаалаг зарцуулах хэрэгтэй. 3-р шунлын зарцуулалт. Шунлын зарцуулалт гэдэг нь бусад гайхуулах хүсэх, дэлгүүр хэсэгт донтож өөрийн сэтгэл хөдлөлийг дагсан үргэлжлэн зарцуулалтыг хэлдэг. Баян хүмүүс орлогоосоо илүү яаж хэрэглэж байгаа нь чухал гэдгийг мэддэг. Тиймээс сэтгэл хөдлөлийн зарцуулалтыг бууруулж хөрөнгө оруулалтын зарлаа нэмэгдүүлээрэй. Чиний өвөг жишээ болгон ярьж өгье. Өвн хөдөө орон төгт хэдэн тэрбумын хөрөнгөтэй ховор хүн бөгөөд түүний хөрөнгийн үнэлгээ жил ирэх тусам өссөөр байна. Хөрөнгө оруулалтын тухай ямар ч ойлголтгүй өвөө чинь насаараа газар тариалан мал аж ахуй эрхлээд тэр их мөнгийг яаж хоромтлуулж чадваа. Өвөө нь амьдралынхаа туршид сэтгэл хөдлөлийн зарцуулалт бараг 0 байсан. Хэмнэлт хийж бизнес эхлэх мөнгө хоромтлуулад ойр орчмын газрыг худалдаж авсан. Жил бүр бав агаар газар худалдаж авснаар одоо их хэмжээний газар эзэмшиж байна. Өвгийнх нь өөр нэг хөрөнгө оруулалт бол үхрийн мах. Туул худалдаж авах нь эргэлтийн мөнгө болон хөрөнгөө өсгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Өвөө нь яагаад одоо хүртэл 60 хүр өсгдөг вэ? Нэг үхрийг 10 сая гэвэл 600 орчим сая болно. Тэжээлийн зарлыг тооцсон ч 50 гаруй хувийн өгөөжтэй өндөр хөрөнгө оруулалт. Хэрв та баяжиг хүсэж байгаа бол эхлээд зардлаа багасгах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх нь чухал. Орлого нэмэгдүүлэх нь дараагийн алхам юм а. 2. Хэвлэсэн сонин уншаарай. Эдийн засгийн байдлыг мэдхийн тулд хэвлэмэл сонин уншихыг зөвлөж байна. Би өдөр тутмын 3 сонин нэг бизнесийн сэтгэл уншдаг. Өдөр тутмын сонинууд консерватив, дэвшилтэй байхаас үл хамааран эдийн засаг төдийгүй нийгэм, соёл урлаг, спорт, хайр дурлал зэргийг анхааралтай уншдаг. Сонины бүх гарчийг үзэг барин сэрүүлдэг. Энэ өчүүхэн жижиг үйлдэлч гэсэн нийтлэлийг оюун ухаандаа хадгалах үйл явц юм а. Сайн нийтлэлийн хувьд бүхэлд нь тэмдэглэж авдаг. Хэвлэгдсэн сонин унших нь хэрэггүй мэт санагдаж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам мэдлэг хоримтлагдаж харилцаа холбоо бий болно гэж итгэдэг.
Чамбаг интернетийн портал мэдээ уншаасаа гэж хүсэхгүй байна. Портал мэдээ бол сэтгүүлчдийн нүдээр зассан шуугиан тарсан гарчигтайгаар чиний нүдийг хуурах болно. Нийтлэл бүрийг өөрийн стандартаар унших хэрэгтэй. Хизээч бусад бүд даатга. Өөрийн жишгийн дагуу хуримлуулсан мэдлэл чинийх болно. Эдийн засгийн мэдлэгтэй болохын тулд хэвлсэн сонин унших шиг сайн зүйл байхгүй. Эцэст нь хүм чиний үеийг тэтгэврт гарах бэлтгэлээ хийхэд хэцүү болно. Учир нь татварын ачаал нэмэгдэж ахмад асуудын ажлын байрны хомсдол дамжирсаар байна. Цаашид татвар улам нэмэгдэнэ гэж бодож байна. Хямралтай үед татвар нь зөвхөн бизнесмен, корпорациудаас аваад хүрэлцэхгүй учраас жирийн иргэдийн халааснаас мөнгө гаргадаг. Эдийн засгийн өсөлт сул хямралд орсон үед жирийн иргэдийн амьдрал улам хүндэрдэг учиртай. Тиймээс одоос эхлэн амьдралынхаа том зургийг төлөвлөж гарах хэрэгтэй. 40 нас чинь 20 наснасаа илүү алс жаргалтай, 60 нас чинь 40 наснасаа илүү алс жаргалтай байгаасаа гэж хүсье. Эдийн засаг санхүүгийн талаар суралцаж амьдралынхаа том зургийн суурийг тавих нь зүйтэй. Хайртай шүү хүмүүнд мөнгөний тухай суралцаарай. Баярлалаа, энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа, баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.